Итгэлээнийгч Мариа Луиса. Хэрэг та зөвшөөрвөл би Библиэс нэг асуулт тавих гэсэн юм. Библи маш олон ишлэлд Бурхны үнэнч зарцнаар Бурхны хариу өгөхгүй, чимээгүй байгаа байдалд шаналсан шаналлаа илэрхийлсэн байдаг. Жишээ нь Давид хаан Дуулал номын 10 дугаар бүлгийн 1-р ишлэлд "Эзэн, та яагаад тэртээ хол зогсон бэ? Бэрх цагт та яагаад нуугдсан бэ?" гэсэн байдаг. Бид мөн Бурхан 400 гаруй жил Израилийн ард түмний залбирлыг сонсолгүй, чимээгүй байсан гэдгийг мэднэ. Заримдаа бидэнд Бурханы энэхүү залбирлыг минь сонсохгүй чимээгүй байгаа байдал нь сорилтонд орсноос ч илүү хэцүү мэт санагдах нь бий. Хэдий тэмч бид тэр бол Бурхан, харин бид бол түүний гарын бүтээл гэдгээ ойлгож, түүний энэ чимээгүй байгааг хүндлэх ёстой гэдгээ мэднэ. Миний асуулт бол Бурхан бидэнд хариулт өгөхгүй байх энэ үед нь бид айдаст автан, зоргоо мохоохгүйгээр хэрхэн үргэлжлүүлэх вэ? Ийм үед бид юу хийх ёстой вэ? Бидэнд хариулт өгөхгүй байгаач Бурхан бол тайтгарлын Бурхан. Тэр бидэнд зөв цагт нь хариулна гэдгийг санан, бид хэрхэн зүрхнийхээ амар тайван байдлаа хадгалж, итгэлдээ баттай байж чадах вэ? Баярлалаа хэдийлэгч. Тэгэхээр Дуулал номын 10 дугаар бүлгийн 1. Эзэн минь, та яагаад холдогсон вэ? Яагаад зовсонгийн үед өөрийнхөө нонвэ гэсэн мэ? Бид Дуулал номын иш үзүүлэлтийг агуулсан гэдгийг мэднэ. Эдгээр нь Израилийн дуучид болон Давид хааны дуулсан дуунууд буюу бүр тодруулж хэлэх тэдний иш үзүүлж дуулсан дуулууд юм. Энд Давид хаан иш үзүүлж хийсэн ба энэ нь нэг талаар тэр Бурханд залбиран гондолж байгаа мэт харагдаж байж үнэн хэрэгтэй. Энд Давид хаан биш, харин эзэн Есүс Христийн тухай өгүүлэхээр түүнийг эзэмсэн Бурхны сүнс энд ярьж ирсэн юм. Дуулал номноос бид тодорхой хэмжээгээр эзэн Есүс Христийн амьдралыг харж байна. Энэ дундаас бид тэрээр хүний биеийг авч дэлхий дээр амьдарч байх хугацаанд юу амсаж, ямар шанал хувцсан болохыг мэдэж авдаг. Дуулал номонд эзний зовлон, шаналлын тухай бэхэрэнгүй бичсэн байдаг. Сайн мэдээ номнуудад эзний дотоод сэтгэлийн тэнцгийн талаар бага зэрэг дурдсан байдаг бол харин Дуулал номонд энэ тухай маш сүнслэг, гүн агуулгатайгаар илчсэн бичигдсэн байдаг. Тэндээс бид эзэн өдөр шөнөгүй залбирч байсныг, маш олон зовсон зүтгүүртэй толгойч байсныг, хачсаг, шахалт, зодуур, доромжлол амссан болохыг, мөн энд эзэн хэдийгээр тасралтгүй залбирч байсан ч зарим тохиолдолд Бурхан эцэг түүний залбиралд тэр баруун хариулаагүй гарч байсныг нь хардаг. Бид эзэн Есүс хүмүүсийн нэгэн адил биеэ авч явж байсан гэдгийг энд ойлгох хэрэгтэй. Тиймээс ч хүн болохын хувьд эцгийн өршөөл, хамгаалалт, ивэл түүнд хэрэгтэй байв. Үүний тус тэр үргэлж залбирдаг байсан. Түүний энэ залбиралд хэлэхдээ яагаад та холцогсон бэ? Яагаад зовсонгийн үед өөрийнхөө нонвэ гэсэн байна. Үүний учир нь тэр асар их дарамт, зовсон дунд байсан бөгөөд түүний залбираас ямар ч өөрчлөлт авчрахгүй байгаа мэт түүнд санагдсных юм. Энэ зүйл бидэнд ч бас тохиолддог. Бид ч бас зовсон бэрхшээл, дайсны хавчлаг, өвчин, осол эмгэг, хүнд өдрүүд, дутагдал, асуудал, зөрчил маргаан, өвдлөг гээд бидний эсрэг босох олон нөхцөл байдлыг туулах хэрэгтэй болдог. Амьдралд надад үнэхээр хэцүү байна. Би өвөө хашуудлаар дүүрэн байна гэж хэлэх үе бидэнд гардаг. Зарим хүмүүс туулж буй хүнд мөчөөсөө болж гашуунаар уйлах нь бий. Бурхныг мэдэх бидний хувьд бол үүнээс гарах шийдэл нь Бурханд залбирч, түүнээс гуйх явдал гэдгээ мэддэг. Гэрлээч зарим хүмүүс Бурхан миний залбирлыг сонсохгүй байна. Бурхан намайг яагаад сонсохгүй байгааг би мэдэхгүй байна гэж хэлэх нь бий. Яг энэ зүйлийг Есүс Христ өөрөө ч бас туулсан юм. Тэрээр залбирсан ч эцэг нь тэр мөчөд түүнд хариулахыг хүсээгүй. Гэхдээ энэ нь бид бууж өгч залбирахаа болох ёстой гэсэн үг биш. Бид зөргөө үл мохож залбиралтаа тууштай байх ёстой. Учир нь хизээ нэгэн цагт Бурхан хариулах болно. Тэр таны залбиралд хариулж танд туслах болно. Бид зөргөө мохохосгүй, залхаж бууж өгч болохгүй. Бид үргэлжлүүлэн залбирч эзнээс гуйсаар байх ёстой. Эзэн минь,
Та юунд надаас нүрээ нөө? Намайг үл тондэ. Та намайг сонсохгүй байна гэж гомдлохгүй байх хэрэгтэй. Залбирсаар бай. Эзнээс гуйсаар бай. Тэгээд хамгийн санаанд оромгүй мөчид Бурхан нэгүслээ харуулж биднийг сонсох болно. Тиймээс бид сэтгэхээр унахгүй, толгой гудайлахгүй байх хэрэгтэй. Бид дөрөв шахин зөрөгтэй хүчтэй хിവэрэ байх ёстой. Тиймээс дуулал номыг байнга унших нь маш чухал юм. Эндээс бид их зүйлс сурч авдаг. Бурханыг таньж мэдэн хэрхэн залбирахыг, мөн Бурханыг хэрхэн магтахыг эндээс сурдаг. Тиймээс бид тууштай үргэлжлүүлж хизээж бууж өгөх ёсгүй.